яйцгаах хөгшөрөхдөө нүд нь юм үзэх юм болов. Нэгэн удаа өвгөн хүү Исавыгаа дуудан "Хайрт хүү минь ээ" гэхэд "Юу гэв аваа?" гэж Исав хариуллаа. Эцэг нь түүнд хандан "Аав нь нас өндөр боллоо. Хизээ өгөхөөч мэдэхгүй. Амьд байгаа үед минь ном сумаа авч гараад нэг ан хийгээд." Тэгээд махаар нь аавынхаа хамгийн дуртай хоолыг хийж өгөөрэй. Хүүгийнхээ гараас нэг сайхан хоол идчихээд мөнхийн эзнээс сайн сайхныг хүсэн гуйж ерөөл хайрлая. Үхээс өмнө би санаж явснаа заавал гүйцээх болно гэж хэллээ. Яйцгаахын тэр яриаг эхнэр Ривхах нь сонсож байлаа. Тиймээс Исавыг анд явсны дараа хүү Яаковыг дуудан "Эцэг чинь чиний ах Исавд юу хэлснийг би сонслоо. Түүнийг анд явуулаад ангийн махаар сайхан хоол хийлгэсний дараа мөнхийн эзнээс сайн сайхны гуйг Исавыг ерөөнө гэж байна. Үхээс өмнө үүнийг заавал хийнэ гэсэн шүү. Тэгэхээр одоо хүм чи ээжийнхээ хэлсэн бүхнийг хий. Одоо ямаан сүргээс 2 тарган ишиг шилж аваад ир. Би аавд чинь хамгийн дуртай хоолыг хийж өгнө. Чи түүнд хоол аваачиж өгөөд мөнхийн эзнээс сайн сайхны гуйсан ерөөлийг үхээс өмнө өөртөө авах хэрэгтэй гэж хэллээ. Яаков ихтэй хандан "Яаж болох вэ? Исав ахын арьс ширүүн үсрэхэг байтал миний арьс зөөлөн. Эцэг маань намайг барьж үзээд л тань. Тэгвэл би түүнийг мэхэлсэн болж ерөөл авах нь битгий хэл хараал хүртэн" гэлэм. Гэтэл их нь "Хүү минь ээ, хэрв тэр чамайг хараавал хараал нь над дээр бууг. Зөвхөн ээжийнхээ үгийг дагаад л 2 тарган ишиг аваад ир" гэж хэллээ. Хэлсэн ёсоор нь Яаков ихтэй ишиг авчирч өгөхөд их нь яйцгаахын хамгийн дуртай хоолыг хийж бэлтгэлээ. Дараа нь гэртээ хадгалж байсан өвгөн хүү Исавынхаа гоёлын хөвцийг Яаков төмсүүлээд өсгүй гэлгэр арьстай хүзүү гарт нь саяхан алсан ишигний арьсыг боогоод бэлтгэсэн амт тоол шинээр барьсан талхаа Яаковын гарт бариуллаа. Яаков эцгийнхээ майханд ороод "Ааваа" гэхэд "Юу гэв? Чи миний аль хүү вэ?" гэж тэр асуулаа. Би өвгөн хүү Исав чинь байна. Хэлсэн ёсоор чинь бүгдийг хийлээ. Та одоо босож суугаад ангийн махтай хоолоо ид. Тэгээд мөнхийн эзнээс сайн сайхны гуйг хүүгээ нэг өрөөгөөч гэж Яаков хэллээ. Гэтэл яйцгаах хүүтэй хандан "Хүү минь, чи яаж ийм хурдан амжуулваа?" гэж асуухад "Таны дээдлэн хүндэтгдэг ертөнцийн мөнх эзэн надад тусалсан юм" гэж Яаков хариуллаа. Тэгтэл яйцгаах түүнд "Аавдаа ойртоод суу. Тэгвэл би чамайг барьж үзээд миний хүү Исав мөн эсхийг тань" гэж хэллээ. Яаков дөхөж суухад эцэг нь тэмтэрч үзээд "Хачи юм. Дуу чинь Яаковын дуу байх шиг. Гэтэл гар чинь яахаргүй Исав их байна" гэлээ. Ривхах ишигний арьсаар боосноос Яаковын гар яг л Исавын гар шиг ширүүн үсрэхэг байсан тул яйцгаах түүнийг танилгүй ерөөл хэлэх боллоо. Гэхдээ дахин түүнээс "Чи үнэхээр миний хүү Исав уу?" гэж асуухад Яаков "Мөн дөө, мөн" гэж хэллээ. Яйцгаах "За тэгвэл хоолоо наашна. Хүүгийнхээ алсан ангийн махтай хоолыг идээд ерөөл хэлье" гээд Яаковын авчирсан хоолыг идэж дарсыг угаад "Хүү минь, аавыгаан үнс" гэлэм. Яаков улам дөхөж эцгийгээ үнсгэд яйцгаах Исавын хувцсны үнэрийг үнэртээд мөнхийн эзнээс ерөөл гуйхаар шийдэн "Хүүгийн минь хувцсны энэ сайхан үнэр мөнхийн эзний хайр ивэлэр өгөөжөн өгдөг хээр талын үнэр мэт сайхнаа. ертөнцийн эзэн тариан талбайг чинь шүүтрийн усаар хурын ус мэт ундаалж арим их ургац өгч байх болтугай. Ургацын далай усан үзмийн шүүс уух дарсаар үргэлж халигн цалгиж байх болтугай. Олон үндэстэн чамд үйлчлэн зүтгэж өмнө чинь мөргөн сүгдэх болтугай. Тэрч байтугай ах дүү төрөл саднаа хүртэл чи захирч чиний удам үеийн үед тэднэр хүндлүүлж байх болтугай. Чамайг хараасан хүм бүрийг ертөнцийн эзэн харааж ерөөсөн хүм бүрийг ерөөх болтугай гэжээ. Яаковын хүү яйцгаахаас ерөөл аваад гарсны дараахан Исав ангаас босож ирлээ. Тинхүү ангийн махаар амт сайхан хоол хийгээд эцэг дээрээ ороод "Заава, босож суугаад хүүгийнхээ хийсэн хоолыг идээд сайхан ерөөж өгөөч" гэхэд "Чи хэн бэ?"
гэж яйцгаах асуулаа. Угнхүү Исав ч нэг. Үүнд яйцгаах асар их сандарч бүх биеийн чичрэн. Тэгвэл хэн надад ангийн махаар хоол хийж өгсөн бэ? Чиний ирэхээс өмнө би бүгдийг идээд мөнхийн эзний нэрээр түүнийг өрөөж өгсөн. Нэгэн төгсөн өрөөлийг би буцааж авчиж чадахгүй. Тэр өрөөл бат орчих болно гэж хэллээ. Исав энэ үгийг сонсоод асар их гутарч өндөр дуугаар орилон уйлж, "Аа минь ээ, та намайг ч гэсэн өрөө өгөөч дээ" гэхэд. Дүүч нь ярьж намайг мэхлээд чиний авах ёстой өрөөлийг өөртөө аваад явчихлаа гэж яйцгаах хариуллаа. Тэр нэг амтан намайг 2 удаа мэхэллээ. Мэхлэгчнэрэндээ таарсан. Эхлээд өвгөн хүүгийн өв заламжлах эрхийг мань мулааж авсан. Одоо миний өрөөлийг авчихлаа. Надад хэлэх өөр өрөөл танд байхгүй юу? Хэмээн Исав гуйхад. Хүү минь, ертөнцийн эзнээс авсан өрөөл ёсоор дүүчин чиний эзэн болсон. Тэрч байтугай бүх төрөл садан чинь түүний гарын дор амьдрна. Ургац тариа усан үзмийн дарсаар хүртэл тэр дутахгүй болно. Одоо би чамдаа яаж туслах вүлээ гэж яйцгаах хариуллаа. "Аа минь ээ, та ганц ч болтугай өрөөл надад хэлж өгөөч дээ. Намайг ч гэсэн та өрөөж үзээч дээ аа минь" гэж Исав эцэгтэй хэлээд уйлан ориллоо. Тэгтний эцэг яйцгаах нь түүний тухай зөгнөж. ертөнцийн эзэн тариан талбай дээр чинь шүүдрийн дусалж унгахгүй. Чи хизээч ариун их ургац авахгүй. Эд баялагтай болохын тулд чи дээрэм хийхээс өөр аргагүй болно. Чи дүүгийнхээ зарц болно. Гэхдээ эсэргүүцэн тэмцвэл дарлаас нь мултарч чадна гэжээ. Яахав эцгийнх нь өгөх өрөөлийг булааж авсанд Исав гомдон хорсож, "Эцэг маань удахгүй ойд болно. Тэгээд би Яахвыг ална" гэж дотроо шийдлээ. Гэвч хэн нэг нь Ревкахад энэ тухай хэлсэн болохоор баг хүү Яахва дуудан, "Сонс хүү минь, ах чинь чамайг алж өшөөг авах санаатай гин. Тэглэр хүү минь, чи ээжийнхээ үгийг даган эндээс бушуухан зугтаж Месопотамийн Харан хотод суугаа миний ах Лаваныг точ. Ахын чинь уур хилэн дарагдтал тэндэ бай. Хийсэн хэргийг чинь тэр мартаад ирэхээр би чам руу хүн явуулж нааш нь дуу. Хэрвээ чи энэ дуудвал алуулна. Тэгээд ах чинь чамайг алсныхаа шийтгэлд цаазлуул. Ганц өдөр хайртай 2 хүүгээ алдах хэрэг надад алга" гэлээ. Ревках яйцгаахад хэлсэн. Исавийн хийт үндэстэн энэ 2 эхнэрээс болж би зовж өглөө. Яахав маань бас хийт үндэстний эхнэр авбал амьд явах хэрэг надад үндэ алга.